Монгол улсад барилгын инженер, аж үйлдвэрийн инженер, эдийн засагч мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн цаг үеэс шинжлэх ухааны технологийн их сургуулийн түүхийн үе эхэлж өдгөө 67 дахь жилдээ мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргаж байна. Шинжлэх ухааны салбарын орчин үеийн өөрчлөлт, шинжилэлт, инновац, шинэ мэдлэгийг түгээгч байх. Цаашлаад Монгол улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон инженерийн дээд боловсралтай мэргэжилтний сургалт судалгааг олон улсын түвшинд хүргэх зорилтыг тавин ажиллаж байгаа юм. Энэ хүрээндээ бүрэлдэхүүн салбар харьяа сургуулийн бакалаврын зэрэгтээ төгсөгч оюутны судалгааны ажлын үр дүнг үнэлэх шилдэг шийдэл бүхий дипломын төслийг шалгаруулж нийтийг хүртээл болгох, ажил олгогчдод танилцуулах зорилгын хүрээнд инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах уралдааныг зохион байгуулж өнөөдөр шилдэгүүдээ шалгарууллаа. Уралдаанд 19 шилдэг төсөл танилцуулагдсанаас мэдээлэл холбооны технологийн сургуулийн мэдээлэл технологийн техникийн төгсөгч Мөнх Туяагийн хиймэл оюун ухаан болон AR технологид суурилсан анхны тусламжийн системийн судалгаа хөгжүүлэлт сэдвээр уралдааныг тэргүүллээ. Инженер хүн гэдэг бол нэгдүгээрт хүнд хэрэгтэй системийг хөгжүүлэх, хүнд хэрэгтэй шийдлийг гаргаж ирэхэд оршдог байгаа. За тэгээд Улаанбаатар хотод маань нэлээд тулгамдж байгаа асуудлуудыг хараад үзэхэд хамгийн түрүүнд эрүүл мэндийн салбарын асуудал ордог. За тэгээд энэ чиглэлээрээ бол анхны тусламжийг дэмжих юм аппликейшн болвол хөгжүүлсэн байгаа. Миний диплом дээр бол нийтдээ 4-5 технологи хосолж ажиллаж байгаа. За үүний нэг технологи болох яриа танилтын технологи дээр бол сүүлийн 2 жилийн хугацаанд тасралтгүй судалгаагаа игээд туршилтаа хийж авсан. За диплом маань нийтдээ бол нэг 6 сар орчим бол гүйцэтгэгдсэн байгаа. Хамгийн эхлээд бол анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн анагаах ухааны сургуулийн багш нартайгаа бол маш их хамтарч ажилласан. За мөн Монгол Японы эмнэлгийн эмч нар маань бас хамтарч ажилласан байгаа. Эмч нартайгаа дахиад ажиллах ажлууд байгаа. 22 дугаар байрыг хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн төгсөгч Аминагийн биокерамик мембран ашиглан усан уусамлаас хүнд металл гаргах судалгааны ажил шалгарсан бол 3 дугаар байрт хүнс хөнгөн үйлдвэрлэл дизайны сургуулийн төгсөгч Инх Заяагийн лактоз задлагч дороожийг ашиглан биобэлтгэл гарган авах микробиологийн судалгааны ажлууд шалгарлаа. Манай өмнөх оны оюутан маань керамик мембраныг бол гаргаад авсан байсан. Би энэхүү судалгааг багштайгаа яриад үргэлжлүүлээд арай жоохон боловсронгуй болох тийшээ энэ оны 1 сараас эхлээд хийж эхэлсэн. Одоо 6 сар хүртэл хийсэн байгаа. Ер нь маш хэрэгтэй. Дээрэс нь импортоор орж ирж байгаа бараануудыг бодоход эдийн засгийн хэмнэлттэй хамгийн том давуу тал нь бид хаягдал төхөө ясыг ашиглан биокерамик мембран гаргаж авч байгаа. Тэгэд үүнийгээ нэмийн өртөг шингээсэн шинэ бүтээгдэхүүн болгоод тэрүүгээрээ усны бохирдлагын асуудлыг шийдэж байгаа гэдэг нь маш том давуу талтай байгаа. Хэмжээний тал дээр ер нь жоохон сайжруулах хэрэгтэй. Одоо нэг карантин зориулсан эсвэл том үйлдвэрүүдийн бохирын шугам дээр зориулсан тэгээ муу адил одоо илүү олон элементүүдийг шингээж үзэх шүтээсээ химийн инженерийн танхимыг мөнх бүрүү багш маань удирсан байгаа. За миний хувьд яг энэхүү судалгааныхаа ажлаа өмнөх оны яг намраас сэтгэвтэй хийж эхэлсэн байгаа. За манай дипломын удирдах багш болон зөвлөх багштайгаа зөвлөлтний эцэд энэхүү дипломын сэдвээ сонгоо авч за нэгэнд тэр дундаа эрүүл мэндийн асуудалтай чиглэсэн хүмүүст зориулсан энэхүү бүтээгдэхүүнийг гаргаа авахтай ерөнхийдөө чиглэн ажилласан байгаа. За тэгээ энэхүү судалгааныхаа ажлаар үр дүн гаргаад за түүнийг бусдад нотлоод харуулад бизнесийн чиглэлтэй уралдаандаа төрүүлсэндээ маш баяртай байна. За манай удирдагч багш бол хүнс хөнгөн үйлдвэр дизайны сургуулийн биотехнологи, шим тэжээлийн техникийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор Дэлгэрмаа гэдэг хүн байдаг. Маш том багш байдаг. Энэ багшийнхаа дор удирдуулаад энэхүү бүтээлээ гаргаад энэхүү дипломын ажил хамгаалсандаа маш их баяртай. За манай зөвлөх багш бол Оюун Эрдэнэ гээд маш том мундаг багш байдаг. За энэхүү судалгаагаар бас дагнан ажилдаг мундаг багштаа бас маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. Миний бүтээл яг эрдэм шинжилгээний ажлаас гадна ерөөдөө эрүүл мэндийн асуудал чиглэсэн гэдгээрээ маш том давуу тал болж өгсөн гэж бодож байгаа. За тэгээд энэхүү асуудалтай болон энэхүү асуудалтай тулгарч байгаа хүмүүс ерөөдөө бол маш үр дүнтэй асуудал болж гисэн баха гэж дүгнэж байна. За би яг энэ шинжлэх ухааны технологийн сургуульд яг 3 дугаар курсаас эхлээд хос мэргэжлэр давхар суралцж байгаа. За манай шинжлэх ухааны технологийн сургууль хос мэргэжлэр суралцдвал маань маш том давуу тал болж өгсөн байгаа. За тэгээд бид нэр үргэлжлүүлээд яг 1 семестрийн дараа микробиологи хөтөлбөрөөр төгсөх боломжтой. За тэгэхээр би яг тэрхүү микробиологи мэргэжлэрээ энэхүү бүтээгдэхүүнээ илүү сайн хөгжүүлээд за зах зээлд нэвтрүүлэх, за зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой болгож гаргана гэж төлөвлөж байна.
Төгсөгчдийн бүтээл хэрэглээнд нэвтрэх бүрэн боломжтой юм. Одоо судалгааны ажлуудаа илүү их сайжруулалт хийх, боловсронгуй болгох шаардлагатай байгаа учраас илүү мэрэгшин судалгааны ажил дээр төвлөрч, дэвшилтэй технологийн бүтээлээ хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой байгаа тэд хэлж байна.